Бүхий л номыг бичээстэй нийцэж буй эсгээр нь жишиж үнэл. J.C. Ryle. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын тавиур. Сайн байцгаана үзэгчдээ, Мирагийн номын тавиур подкаст маань энэхүү дахин нэг шинэ дугаараа эхлүүлж байна. Тэгээ бидний эхний сизний хамгийн сүүлийн дугаар маань нэгэн онцгой зочинтойгоор маш холоос бас зорин ирсэн зочинтойгоо хамт та бүхэндээ бас нэгэн зохиогчийн гайхалтай номыг та бүхэндээ тавчлан хүргэхээр ярихаар бид студид цугласан байна. Тэгээд студид дэлгэрэх орчуулагч маань ирсэн байна. Тэгээд өнөөдрийн ном нь надад айгүй онцгой санагдаж байгаа. Тэгээд яа тэгэхээр Солонгос улсын Хо Геон гэдэг зохиолчийн Библийн уялдаа холбоо гол утга санаа гэсэн номыг хамтдаа ярилцсан. Тэгээд энэ номнэр одоо ураа үгч гэх юм уу те, энэ үг нь бол Бурхны зүрстгэлийг Библиэс олж харах нь гэдэг. Библийг одоо уялдаа холбоо, тайлбар, утга санааг итгэгч хүмүүс яаж ойлгох юм бэ? Энгийн өнөөдөр ажиллаж байгаа, үйлчлэж байгаа итгэгч нар өөрөө яаж ойлгох вэ гэдэг талаар гарсан. Бид нарт тайлбарлаж өгсөн гайхалтай ном байна. Тэгээд зүгээр нэг юм номоос гадна дасгал ажлын номтой, бас стикертэй, дотроо маш их агуулга зурагтай ийм онцлогтой ном байгаа. Тэгэхээр номоо ярихаас өмнө ном маань бол мэдээч зузаан маш их зүйлсүүд байгаа. Тэгээ номынхаа талаар ярьж эхлэхээс өмнө орчуулагчийн талаар болон зохиогчийн талаар бид нараас мэдхийг хүсэж байна. Тэгээд та өөрийгөө гоё танилцуулаад танаар юу нойрд сайн сайхан юу байна? Монгол улстай ингэж ирсэн чинь ямар байна гэдэг талаараа ярив. За тэгээ сайн байцгаана уу? Намайг Алтан сүхийн дэлгэрэх гэдэг. За тэгээ би одоо Монголд хүүхэд байхаас чуулганд явж исэн. Тэгээд явж байжгаад 13 жилийн өмнө Солонгос руу одоо суралцгаар явсан. Тэгээд 13 жилийн өмнө очиод тэндээсээ хэлний бэлтгэлээс ахуулаад Солонгос хэл сурахаас ахуулаад сурч хэлсэн байна. Тэгээд үргэлжлүүлээд теологийн ангид ороод магистр хамгаалаад тэгээд үргэлжлүүлээд бас суралцаад одоо бол докторийн ангид орсон. Тэгээд бас явж байна. Тэгээд ерөнхийдөө бас дээрэс нь суралцангаа чуулганд үйлчилж байгаа. Тэгээд Солонгост байдаг Анян хотын Сэжуан Монгол гэж чуулганд ахлагчаар одоо ингээ үйлчлээ явж байна 2017 оноос хойш. За тэгээд мөн дээрэс нь 2022 оноос хойш Солонгос дахь Христ итгэл монголчуудын холбоо болох МСАК гэдэг байгууллагт холбоонд одоо удирдах зөвлөлийн гишүүнээр бас ингээ давхар үйлчлээд ингээ явж байна. Тэгээд бас олон жилийн дараа Монголдо ирээд гоё байна. Тэгээд гоё агаартай. Тэгээд бас хаасаагүй монголоор ирэнгуут бас ингээд гайхаад ингээд очиод ингээ хараад байгаа байхгүй тий. Тэгээд тэгтээ бас гоё санагдаж байна. Тэгээд бас ингэж яваад тэгээ бас энэхүү нэвтрүүлэгт бас намайг бас гоё урьж оролцуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бас намаа танилцуулаад бас дээрэс нь өөрийгөө бас тодорхой хэмжээнд ингээд ярилцах боломжийг өгсөн та бүхэнд маш их талархаж байна. Баярлалаа. Тэгвэл таны энэ номтой танилцсан түүхээс бас сонсомоор санагдаж байна. Энэ номтой яаж танилцуу, яаж орчуулах тэр сэтэл хаанаас бий болсон бэ? За энэ номыг болохоор хамгийн анх манай нэг өмнө чуулганы илгээлтийн пастор гэж байсан Уудуухий гэдэг пастор. За тэгээ тэр пастор маань бас их сургуулийн багш хүн. Тэгээ байжгаад нэгэн өдөр маань надтай айгүй дотно. Би бас орчуулгын хийгээд ингээ доор нь үйлчлэлтэй байсан. Тэгээ тэр пастор маань яасан энэ нэг гоё ном байна. Тэгээ цуглаан дээр юм сургалт хийгээд үтсэн чи хүн болго айгүй дуртай хүлээж авлаа. Тэгээд нэг теологийн гүн гүнзгий юм ингээд зааж байгаа биш. Ингээ ирнэ. Библийг айгүй гоё ингээд хөнгө ойлгочхоор ингээд дасгал ажил хийгээд зэрэгцээд хөгжилтэй байдлаар асуулт тавиад ингээд сурч боломжтой ном байна. Тэгээ чи нэг ирээд нэг сонирхооч гэдэг намайг чуулган дээр урьсан. Тэгээ би цуглаан дээр нь очиод энэ номыг солонгосоор ингээд аваад үзсэн чинь үнэхээр бас ингээд ямар ч насны хүн ингээд суралцаад тэ Библийг ингээд бүр ингээд ойлгохгүй байдаг тэр нарийн ширийн зүйлсүүд ингээд бүр эсвэл хүснэгтлээд эсвэл зургийн зураад ингээд тэгээ доор нь сайн тайлбарын дарин гэж бичээд өгсөн. Энэ бүгдийг хараад зүгээр ном байна. Ер нь ийм номоор явал зүгээр юм байна гэд тэгж санагдсан. Тэгээд дараа нь зохиогчтой бас пастор маань уулзуулж өгсөн намайг. Төр Солонгост ирсэн байна гэд. Тэгээд очиж уулзгуйчсан зохиогч маань нэлээд гүнзгий теологийн зүйл бол аахгүй. Гэхдээ итгэгч хүн мэдчих хэвээр бүх одоо суурь зүйлсуудыг энд би багтаахыг хичээсэн.
би нэлээд олон жил 10 гаруй жил тэмдэглэл Библи уншиж тэмдэглэл хөтлөж байгаад тэр хөтлөжсөн тэр зүйлсээрээ би энэ номыг гаргасан гэд хэлжсэн. Тэгэл тэр үед би за тэгвэл би ингээд энэ номыг орчуулъя. Дараагийн номыг орчуулгаар авъя гэд. Тэгээд би анх жилийн хугацаа тавиад тэгээ аваад орчуулж ирсэн. Тэгээд орчуулж байгаа хавцад айгүй одоо текст ихтэй, зураг ихтэй тийм байсан гэсэн ч гэсэндээ бас одоо юу яагаад одоо цаг гарах болгондоо сайн орчуулаад явж исэн боловч жил гарны дараа ном дууссан баг тий. Нилийн бас цаг хугацаа орсон. Тий, цаг хугацаа хөдөлмөр маш дээрээс нь зүгээр нөгөө нэг ном биш. Дахиад дасгал ажлын номтой давхар одоо ажиллах дасгал ажлын дахиад нэг ном байгаа хгүй, 2 ном байгаа хгүй тий. Тэгэхээр яалтчгүй маш их хөдөлмөр цаг хугацаа орсон баг. Тэгээд би нөгөө номныхоо манай орчуулагч маань над руу номынхаа эхний хэсгүүдийг авсан. Тэгээд тэрийг уншиж байхад өөрөө энэ зохиогчийн Хо Гэён гэдэг энэ хүний түүх нь өөрөө надад маш онцгой бас сэтгэл хөдлөсөн байхгүй юу. Тэгэхээр та үзэгчид сонсогчид бас энэ зохиогчийн талаар ярил энэ зохиогч яагаад өөрөө бас энэ номыг бичих болсон, тэр сэтэл нь хаанаас ирсэн гэдэг талаар хоёлоо зохиогчоо танилцуулъя. За зохиогч нь бол Христ итгэл гэр бүл төрсөн. Тэгээ хөөхд тагаас гэр итгэлийн амьдралаар явсан. Тийм олон охинтой айлын одоо бага охин байгаа. Тэгээд одоо яс мэглэрээ төрхөөсөө анхандаа нөгөө ээж аавынхаа цуглаанд явжсэн дээр итгэлийн амьдралыг хараад ер нь бол нэг амар сүртэй юу яахгүй пастор ч юм пастор ихнэр болохгүй, өмчлөгч болохгүй, зүгээр бурхантай сайн харилцаатай зайнаас харилцсан гэдэг шүү дээ. Сайн харилцаатай итгэлээ сайн сахиад тэгээд нэг айтайхан явж яа да гэсэн нэг тийм бодолтой байсан гэж хэлжсэн. Тэгээд ер нь би нэг 3 зүйлийг ерөөсөө хийхгүй гэж хэлсэн байсан гинэ. Тэгээд нэг нь болохоор мэрэгжилтээр бол би хизээш нэг амар сүртэй нэг нарийн мэрэгжлийн хүн болохгүй. За ингээд нэг энгийн тэгээ нэг барыг тэгээл нөхрөө дагаал амьдарч байгаа солонгос ч тэр бол энгийн штэ. Амьдарч явах боломдоо гэсэн нэг тийм бодолтой байсан гэж байгаа. Хоёрдугаарт нь болохоор хизээч нөгөө пастрын ихнэр болохгүй гэж бодчихсон гэж самуун юм гэж ярьдэн штэ. Өстө хизээч пастор ихнэр бол тэр ард ингээл копи тэ хүний одоо юу гэдэг ойр зүрийн морьтуулаад пастрын туслах байгаал ингээл амьдрын хэцүү юм байна. Тийм болохоор тийм болохгүй. 3 дугаарт нь би өөрөө бас үйлчлэгч болохгүй. Зүгээр бурхантай сайн харилцаатай. Сайнаас харилцаал ингээл нэг өөрөө тэ нэг амар тайван айтайхан явж ийгсэн тийм 3 зүйлийг огт хийхгүйгээд бүр ингээд шийдсэн байсан. Тэгээ тэрийгээ бүр ингээд цуглаан дээр зарладаг гэсэн. Би бол ингээд үйлчлэгч болохгүй би ингээд гоё энгийн итгэцээр гоё амьдрын гэдэг байсан. Тэгээ байжсэн чи сүүлд нь одоо ингээд цаг хугацааны эцэст одоо ингээд харахад яг хийхгүй гэсэн 3 зүйлийг хийсэн гэж байгаа юм. Тэгээ одоо нарийн мэдлэг нөгөө хүнс хоолт ижлийн мэрэгчлэн болсон. Тэр нь гэсэндээ Солонгосын хамгийн том сургууль Sky гэж ярьдэн шүү дээ. Сөүлийн их сургууль. Тэ одоо Кореа их сургууль. Тэгээд Yonsei их сургууль гэдэг. Тэгсэн чинь тэр 3 сургуулийн Yonsei их сургуулийг төгссөн байгаа. Энэ зохиогч маань. Тэгээд мэрэгчлээ болохоор яасан ч яах үгчээс энэ ингэ дурдсан байгаа байхгүй дарин мэрэгчлээ ингэ. Тэгээд мэрэгчлэрээ хувьд ч нэг бурхан яг л ингээд энэ мэрэгчлийг сонгуулсан. Тэгээд хорт хавдартай хүмүүс зориулсан. Болон хорт хавдартай хүмүүсийн гэр бүл зориулсан ямар хоол идвэл хавдраа хурдан идгээж хавдраас сэргийлэх вэ гэдэг тийм одоо сургалтын материал гаргаж тэгж хүмүүст зөвлөгөө өгдөг тийм мэрэгчлэлтэн байсан байгаа. Тэгээд энэ сонгохгүй гэсэн мэрэгчлэрээ үнэхээр хавар нарийн мэрэгжлийн хүн болоод тэрүүгээр ажиллаад Солонгостой нэг номерын хаалцууч мэрэгчлэн басан байгаа. Тийм эмэгтэй. За хоёрдугаарт нь хизээч нөгөө үйлчлэгч болохгүй гэжсэн шүү дээ тий. Үйлчлэгч болохгүй тэгээд гуравдугаарт нь нөгөө юу болохгүй гэж ярьжсэн тий. Нөгөө пастор ихнэр болохгүй гэжсэн. Тэгээд чуулганд явж байсан чинь нэг жижигхэн анхлагч залуу байгаадсэн. Тэгээд гэр орончгүй тэгээд цуглаан дээр амьдэрдэг. Тэгээд ингэ үйлчлэг явдаг. Нэлээд хэцүү амьдралтай ээж авгүй тийм хүн байсан. Тэгээд цуулганых нь айгүй сайн амт тий сайн багтдаг тэр. Гэсэн ч гэсэн манай одоо илгээ одоо зохиогч маань тухайн үед бол тоохгүй байсан. Том сургуульд өгсөн тий ерөөс мэрэгжилтэй юм байсан. Гэсэн хэдий ч гэсэндээ тэгээд пастор аягүй зүйлсэн. Тэгээд залбирсан. Тэгээд одоо бас хизээ суухтай энэ залуутайгээ тэгжсэн. Тэгээд яг бурхан зүрх сэтгэлийн нэгэн үүрийн залбир дээр эргүүлээл. Тэгээд тэр залуутаа суусан гэж байгаа байхгүй. Тэгээд нөхөр нь тэгээд самбаны болчихж байгаа. Тэгээ 3 дугаарт би хизээч илгэлтгийцсэн болохгүй яа тий пасторч болохгүй үйлчлэгч болохгүй бурхантай сайн харилцаатай зайнаас ингээ гоё амьдрнаа гэсэн чинь нэг л мэдсэн чи үйлчлэгч болцсон тий явж исэн гэж. Тэгээл ингээд пастрын ихнэр лэм чинь ингээ зүгээр байгаа гэж болохгүй шүү дээ.
Тэгэл ойр зарим нартуулаад ингээл явжсэн. Тэгээ сүулдэ нөхрийнхөө ингээд нөгөө тий хятадд бас олон жил үлчсэн. Тэгээд хүмүүст ингээд библийн хичээл зааж байгаа маа ингээд сонсоол тэгэл өөрийнхөө туршлагыг бас бодсон гэж. Өөрөө хоол зүйчтэй мэрэгчлээ учраас ингээд хүмүүс яаж зөвлөхөө ямар сургалтын материал гаргаад заавал бас яадгүй гэд тийм маш их туршлага байсан учраас нөхрийгөө бас ингээд харж агаад библийг бас ингээд бас зааж болох юм байна да гэд арай өөр өнцгөөс хараад тэгээ нөхөртөө ярилцчих үед нөхөр нь одоо би ингээд юу явал яаж ингээд нөхөртөө ярилцах үед нөхөр нь зөвлөс гэсэн. Чи ингээд юу яа надаас илүү бараг заах юм байна. Тийм учраас ингээд судалсан тэр тэмдэглэлийн дэвтрээ сайн хөтлөөд идчихсэн тэр зүгээр чи ном гаргуул зүгээр юм байна. Чиний материалаар хүмүүст юм заавал хүмүүст илүү хүрх юм байна гэж зөвлөд тэгээ бүр энэ библийн уялдаа холбоовоо гол утга санаа гэдэг номынхын нэрийг нөхөр нь хүссэн. Тэгээд нөхрийнхөө зөвлөсний дагуу намайг гаргасан байсан. Тэгээд үнэхээр амьдралдаа хийхгүй гэсэн зүйлсүүдийг бурхан надад хэлгэсэн л гээд гэрчилдэг. Тэгээд бүгдийг хэлгэсэн гэж гэрчилдэг. Тэгээд өөргөө ч гэсэнтэй те бурханд ашиглагдана гэдэг бол хоол зүйчтэй улсын 1 номер тавьдаг тэр том мэрэгчлэлтэн байгаа л олонний өмнө байгаа л нэр хүндтэй байгаа л их мөнгө олоод их том карьертэй байхаас илүү бурханы өмнө ашиглагдана гэдэг зүйл бол тэрнийг хэд нүгсэн айгүй гоё баяр хөөртэй бурханаас өгсөн тэр нэг сайхан амьдралын цаг хугацаа бүх зүйлсүүдийг өстө нэрэ бурханд ашиглагдчихж байгаа бурханы алдрын төлөө ашиглаж байгаа миний сайхан амьдралын цаг хугацаа гэж өөрөө бас гэрчилж байсан баг. Тэгээ яг би нөгөө энэ хүний түүхийг уншаад ингээ гүйлгээд харж байхдаа нөгөө Мосегийн түүх айгу орж ирсэн. Тэр нь болохоор Мосег чинь 40 жил Египтийн тэр хааны ордонд өсгөөд те 40 жил цөлд биш 40 жил нөгөө нэг хонь хариулаад те хадминдаа дахиад 40 жилийн цөлд өнгөрөөсөн гэдэг ч юм уу. Амьдралынхын үечлүүлдэд тэр цөлийн тэр бурхан өөрийнхөө дуудлага руу дуудахтаа нөгөө тэр 40 жилүүдэд бэлтгэжсэн талаар гардаг штэ тий. Яг тэрнтэй адилхан зохиогч юм магадгүй бурхан тэгж ашигласан юм шиг санагдсан. Нөгөө тэр мундаг их сургууль сураад тэр судалгаа шинжилгээ юмтай хандах тэр одоо академик гэх юм уу тэр мэдлгүүдийг аваад эргээгээд тэр зүйлээ бурханы үйлчлэл зориулаад магадгүй ном библийн уялдаа холбоог гаргах гол утга санааны юу гэдэг ч юм уу библи судлалд магадгүй туслах хүмүүсийг хончлох магадгүй энэ зүйл рүү ингээд одоо хөтлсөн болов гэж аягүй бодогдсон. Тэгэхээр зохиогчийн хувьд бол маш одоо түүхийн сонирхолтой маш догдолж сэтгэл хөдлөж исэн. Тэгэхээр нөгөө зохиогчийн мандлаар бас хэд хэдэн түүхүүд байсан. Тэр нь хамгийн надад үлдсэн одоо та санаад байгаа нь өвхлийн өмнө гэдэг нэг эмдэд гарч ихтэй нэг хэсэг байсан. Тэр талаар та ярьж өгвөл. Яг л нөгөө библиэр гарсан мундаг одоо түүхүүдийг арангаа бас өөрийгөө ингээд харж олж харсан хүмүүний нэг нь бол энэ Хогийн ингээд зохиогч байхгүй. Маш тийм амьдрал бардам сайн сайхан итгэвч гэр бүл юугаарч дутаагүй өсч өндийсэн те. Тэгээд одоо ингээд нөхөртөө гэрлээч гэсэндээ те ингээд нөхрөө дагаад зүгээр л ингээд амьдарч исэн тийм зүйлсүүд байсан ч гэсэндээ яасан бэ гэхээр сүүлд ингээд өвхлийн өмнө гээд энэ хэсэгтэр болохоор сайн сайхан ингээд амьдраад бардам байгаа те мэдлэгтэй байгаад гоё ингээд байж агаад сүүлд ингээд хөхний хорт тавдар туссан байгаа. Тэгээ хөхний хорт тавдар тусаад өөрийгөө эргэж харсан гэж байгаа байхгүй. Би өөрөө хүмүүст хорт тавдар тусч болохгүй шүү. Ингэж хооллоороо ингээрээ тэгэрээгээ зөвлөдөг хүн байсан гэж байгаа байхгүй тий. Тэгэл хорт тавдарстаа туссан хүмүүс болоо гэр бүлд нагаал тавиад бүр ингэдэж шүүгээ тэгдэг байсан хүн өөрөө туссан байсан. Тэгээ тэрийгээ хараад өөртөө амар их урам уурсан гэж байгаа. Мэргэжилтэй хүн байж гээд. Тэгээ гисэн ч гэсэндээ бурхан үгээр дамжуулаад цүлд намайг сургасан. Тэгээ Мосег яаж бурхан бэлтгэж сургасантай адил намайг сургасан. Тэгээ бас Йосеф ч гэсэндээ те ингээл Йосефийн түүхийг бас ярьж байгаа байхгүй те Йосеф ч гэсэндээ ингээл айгүй сайхан гэр бүлтэй яг гэр бүл төрөөл ингээл тань шин дээл өмсөөл айгүй сайхан өсчүнтэйсэн ч гэсэндээ Египт рүү худалдагдаад Египт очиод ингээд шорон хоринд ороод ингээд амар хэцүү амьдралд туулаад гэхдээ л дараа нь фараоны баруунгаар болохтой айгүй гой бэлтгэгдсэн байсан шүү дээ. Тэрнтэй адилхан зохиогч маань ч гэсэндээ маш олон зүйлсүүдийг туулангаа бас сургалтын юм хом гаргангаа тэгээд энэ номыг гаргах зүйл бэлтгэгдсэн бас амьдрал дээр ч гэсэн маш их бэлтгэгдсэн сэтгэл зүйдэг ярьж тэр одоо итгэлийн хувьд ч гэсэн илүү төлөвшсөн тэр зүйлсүүдийг олж авсан гэж хэлчихсэн. Тэгээд хорт тавдартай байгаад байнгын хорт тавдартай байсан учраас Солонгос нөгөө хими эмчилгээнд орж исэн. Тэгээл ингээл эмчилгээ болгоод ирээл тэр болгоныг даван туулна гэдэг чинь маш том сэтгэл зүйн тэмцэл байдаг. Нэг химийн тарианд ороод тэмцдэг гэж байгаа. Тэгэл тэмцэл байж бол арайгааг бол нэг хэдэн сар амраадаг. Тэгэл жоох гарч байгаа дахиад тэмцдэг юм байсан. Тэгэл тэр болгон дээрээ бас ингээд бурхантай хамт ингээл
даваал ингээд төлөвшөөл даарч ирсэн. Гэтэ эмнэлэг твэгтээ хүртэл зүгээр хөвтэйг өгч байгаа байхгүй. Ингээд тасагтаа ингээд хөвтөж байгаа үед нэг хажууд нь бас нэг итгэвч хүн байсан гэж. Тэгээ тэр итгэвч хүн орж ирэл би Библиэс ойлгодгүй шүү дээ. Гэтэ яг сүмд явтаа ингээд ярьдаг байсан. Өө тийм үү. Тэгэл зохиогч маань сонсчоод тэгвэл юу яа. Биний ингээд тэмдэглэл ингээд хөтөлсөн. Библийн ингээд тань ингээд ойлгоочихгүй юм бэлдсэн юм байгаа. Та энэс ингээд жоохон тасагтаа үйдэн шүү дээ эмнэлэгч. Та ингээд үйдээд тэгэл мараад ингээд ороод. Тэгээ хоёлоо Библийн хичээл хийгээд тэгээ тэр хүнд ингээд Библийн хичээл зааж ирсэн юм байгаа байхгүй. Эмнэлэгтээ тэр хэм эмнэлэг байх хугацаанд. Тэгээд яасан чи тэр хүн би өстө юу ч ойлгодгүй нэ л өстө манай гэр бүл итгэгч юм чинь ингээл дагаа явдаг гэсэн. Тэгсэн чинь өөрөө ингээд ойлгосон чи ямар гоё юм бэ. Өстө гэрийнхэн дээр би орог очиод заах хэмжээнд болчлоо гэд хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэр үед зохиогч урам авсан гэсэн. Би ингээд хүнд ингээд хүрх юм хийж чадах юм байна. Тэнийг ном болгож гаргая гэж бодсон гэж байгаа. Тэгээд тэр хүн гэсэндээ ингээд эмнэлгээс гараад юу авах үедээ гэсэндээ айгүй сайн библийн мэдлэгтэй болоод бусдад гэж явсан гэд. Тэгэж гэрчилжсэн. Тэгээд үнэхээр тэр өвчтөе зовлонтой тэр үеийг ч бурхан ашигласан гэж байгаа. Тэгэхээр маш их бахархмаар тийм эмхтэй. Тэгээд одоо бол нөгөө эмнэлэгтээд гайгүй болсон ч гэсэндээ байнгын нэг хавдар сур тусцсан дахин сэтрэх магад маш өндөртэй байдаг. Тийм учраас бас айцтай нэг талаараа бас залбиралтай. Тэгээд айгүй гоё даруу болсон гэдгээл өөрийгөө дандаа гэрчилдэг. Нэг юм. Бус юм айгүй гоё гэрчилдэг баха. Христэд суурилсан захин болон сонсдог ном. Bible podcast-ийн цогц платформ. Өөрийгөө гэрэлтүүл, амьдралаа гэрэлтүүл. Гэрэлт айп хаанч хизээч хана. Гэрэлт айп. Тэгвэл таны орчуулж исэн үйл явцын талаар хоёлаа ярилцвал яг орчуулах үйл явц юу ямар байсан? Та үйл явцтай магадгүй өөрөө дахиад шин зүйл сураад магадгүй хэрэгжүүлээд явсан ч юм уу? Эсвэл орчуулгын явцад тийм танд тохиолдсон, ойлгож авсан, ухаармаар тийм зүйлс юу байсан бэ? Таны сэтгэлд тод үлдсэн зүйлс. Тий, орчуулгын хувьд болохоор би нөгөө ингээ өдөр болгон орчуулах завгүй. Тэгээ үйлчлэл, сургуул. Тэгэл ингээл бас янз бүрийн зүйлсүүд байсан. Гэсэн ч гэсэндээ би ингээ цаг тоолчдаг өдөр болгон. Тэдээс зэтэн цагийн орно гээд тэгээд номын санд очиж сууж байгаад орчуулдаг байсан. Яг л төвлөрч орчуулах хэрэгтэй учраас. Тэгээд орчуулаад эхнээсээ ингээ явж байгаа хувцад зохиогчийн түүхээс хуулаад би чи үерч эхэлсэн. Ер нь бол тэ нэрээ яг л итсэн байна гээд. Тэгээд зохиогчийн түүх бол миний түүх амар ойрхон туссан. Би чи өөрөө зохиогч маань 28 жил гадаад баг ингээ 30 дахь жилдээ гадаадаар ингээ үйлчлээд амьдрал явж байгаа хүн. Миний хувьд ч гэсэнтэй Солонгост очиод маш удацсан те ингээл амьдарч байсан. Тэгэл бас янз бүрийн бас биемийн өвдөд бас яг өхөлтөд тулж байсан тийм зүйл надад байсан байхгүй. Тэгээ би чинь ер нь бол энд дэмжлэгт боломжгүй Солонгост бас суралцсангаа бурхны уйл гэж би боддیں۔ Аглаанд ороод дэмжлэгдээд эрүүл болго гарч ирсэн байхгүй. Тийм болохоор энэ хүний амар өрхөн тусаад байгаа байхгүй. Тэгээд ингээ гарч иржсэн тэр зүйл. Тэгээ дараа нь бас ингээ номнууд нь одоо яг үндсэн сэдвүүрөөгөө ороод ингээ орчуулж байгаа үед бол нийтдээ 3 бүлэгтэй ном байсан. Эхний хэсэг нь болохоор хуучин гэрээ ба шинэ гэрээ гэдэг ерөнхийдөө нэг Библи юу юм те Библийг яаж унших хэвээр Библи бол амьтаа ном. Яагаад амьтаа ном юм гээл. Тэгээ дээрээс нь бас те яагаад бид нар ингээ Библийг судлах хэвээр гэдэг утгаараа нь бас одоо бичээд тэгээд юу яаж байгаа. Адам Ева хоёрын тэр те сайн муу мэдүүлэгч модны жимснээс идсэн эдээгүүнд бид нарт ямар хамаатай юм гэж асууж байгаа ичж байгаа байхгүй тийм. Гэтэл та яг тэр нөхцөл байдал байсан бол яг ингээд тий Адам Ева хоёр шиг ч юм уу байдалд орох үед яг сайн давж гарч чадах байсан уу? Та яг өөртөө яг одоо итгэлтэй байна уу гэж асууж байгаа байхгүй. Тэр үед итгэлгүй болж байгаа байхгүй би тий 100%. Гэг чинь ингээд яагаад энэ ингээ холбоотой юм? Библийг яагаад судлах хэрэгтэй юм ч юм уу? Илүү тийм байдлыг нэгдүгээр бүлэг дээр илүү тусгаж өгсөн тийм зүйлсүүд байсан. Тэгэхээр Библи уншихдаа ч гэсэндээ юун дээр анхаарах юм? Тэгээ авралын түүх талаас ч анхаарах хэрэгтэй. Энэ бол бурхны надад өгсөн авралын түүх гэдгийг харах хэрэгтэй. Тэгээ бурхны амьд үг гэж харах хэрэгтэй тий. Бурхны үг логос гэж харах хэрэгтэй. Том объектор. Мөн дээрээс нь рема буюу тэгээ субъектив ойлголтоор өдөр бүр надад өгж байгаа тэр нэг чимээгүй цаг шиг тий. Өгж байгаа тэр үг гэж харах хэрэгтэй гэдэг ч юм уу. Библийг илүү одоо яаж ямар өнцгөөс яаж тусгаж авч унших вэ гэдгийг бас сайн тусгаж өгсөн байлээ. Тэгээ Библи уншихтаа ч гэсэндээ бас нөгөө тооцоо хийж битгий уншиж байгаа. Тэгээ нэг сохроор уншдаг шүү дээ бид нарт тий. Тэгэж ингээл лууцаас өхөөл ингээл сохроор битгий унш. Харин нөгөө гэхлээрээ яг бурхны амьд үг ямар тэр өрн хүлээж авч чинь өөрөө бурхны дагаж уншиж сур.
Үнээс би уншаал би ингээд юм товлол юм биш гэдгийг сайн бас биелэн шиг аргачлалуулаад тэр зүйлээс бичиж өгсөн байсан. Нэгдүгээр бүлэг дээр. Тэгээд дараа нь хоёрдугаар бүлэг дээр болохоор хуучин гэрэг тарьжигдсан байсан. Хуучин гэрээ дээр уншаад үзэхлээр эхлэл ном тэгээ Египтээс гарсан тооллого Левит гэл ингээл явж ангууд чинь те Левит тооллого дид төлөнгөт хүнд болоод ирдэ шүү дээ. Ер нь библ те би өстэй библийн бүтнээр нь уншина гэж хүмүүс эхэлдэг. Тэгэл явж байгаа л эхлэл Египтээс гарсан сонирхолтой шүү дээ. Тэгж явж байгаа Левит тооллого руу ороод балраад эхэлдэг те. Тэгэл юм баахан юу тахил махил гараад байна. Энэ тэр тооллого гараад баахан тоо гараад ёо гэдэг те. Хүмүүс шантардаг шүү дээ. Нэг тэр биеийг хүртэл ингээд аюугаа цэгцтэй ойлгоход амраар битсэн байсан. Тэгээ хойлоодыг ч гэсэндээ яагаад Левит ном дээр тийм хойлдоо туул ном дээр байгаад тах гэдгийг ингээд цэгцтэйгээр хэлсэн байсан. Тэгээ дараа нөгөө хаадууд иш үзүүлэгч нар ингээд бага иш үзүүлсэн ингээд олон сэдвүүд гарч байгаа. Тэр болгоныг хаадуудыг ч гэсэндээ бид нэр сайн мэддэггүй шүү дээ. За тэр хаан байж гээл ингээд өнгөрдөг. Тэгвэл хаадуудыг хүртэл бүгдийн ч гэсэн хагаад одоо нэртэй зурагтаа оруулаад сайн байсан хаан бурханы өмнө итгэмжтэй байсан. Тэгээ муу байсан хаан юун дээр алдсан энэ хаадууд гэдгийг хүртэл ингээд ялгаад цалгаад ойлгомжтой болгоод бичээд өгсөн байсан. Тэгээ хуулийн хувьд мөн дээрэс нь 5 тахил гэж байгаа их тахил бурханд өргөддөг те. Эвийн тахил, тэгээ шатаал тахил гэдэг ч юм уу те. Янз цагаат талын одоо тахил гэдэг ч юм уу янз бүрийн зүйлсүүд байсан. Тэгээ тэр бүгдийг ч ямар утга учиртай юу ямар амтнаар өргөдөг байсан ч юм уу те. Тиймэрхүү байдлыг бас айгуу сайн тусгаж өгсөн болохоор хүмүүс ингээд Библийг бүхэлдэн уншаад тэр болгоныг ялгаж салгаж чадахгүй шүү. Тэр болгоныг зураг хөрөхтэй, тэгээд тайлбартай, тэгээ ойлгомжтой ямар нүгэл үйлцүүд яадгийн эсвэл дайнд гарч байгаа үед ямар тахил өргөдөг байсан гэдэг ч юм уу. Энэ болгоныг салгаж бичиж өгсөн учраас илүү хуучин гэрөө илүү зэгцтэй болж өгсөн. Дээрээс нь иш үзүүлэгчдийн талаар ч гэсэндээ энэ иш үзүүлэгч юуны талаар иш үзүүлдэг байсан юм те ингээд нэг арай гоё зэгцтэйгээр бичиж өгсөн байсан. Тэгээ тэр нь бас хуучин гэрээг ойлгоход амралсан. Хуучин гэрээнд ойлгомжгүй байдаг олон зүйлсүүдийг ялгаж салгасан. Дээрээс нь адилхан нэртэй олон хүмүүс байгаа. Тийм тэр болгоныг бас энэ ийм шүү, энэ ийм юунд үйлчлэл байсан шүү гэдгийг бас ялгаж салгаж өгсөн. Тийм зүйлсүүд нь илүү бас сайн байсан. За 3 дугаар бүлэг дээр болохоор юу гарсан бэ гэхээр илүү шинэ гэрээ. Тэ одоо яг Есүс Христийн ургийн бичгээс хоолоод тэгээд ингээд зэгцтэйгээр зураг бас ингээд орлоо зураг хөрхтэй болгоод тэгээд үргэлжлүүлээд нөгөө одоо Есүсийн үйлчлэлүүдийг бас ингээд ангилж өгсөн байгаа байхгүй. Сургаал зүрэлтэй холбоотой үйлчлэлүүд, тэгээд эдгэрэлтэй холбоотой үйлчлэлүүд ингээд за одоо юу гэдэг муу сүнсийг хэрхэн хөөжүүлсэн тэр үйлчлэлүүдийг ингээд тутна ингээд бүлэг бүлгээр нь ялгаад ингээд тавьж өгсөн байсан. Мөн дээрээс нь одоо Петрийн үйлчлэл байгаа шүү дээ, үлс ном орол те. Анхны чуулганы түүх. Тэр болгоныг бас ингээд за ингэж чуулган өссөн шүү. Тэгээ эндээс ингээд тэгээ Иерусалим чуулган байж байгаа, анхны чуулган байж байгаа Антиох руу явсан те үйлчлэл хийсэн. Тэгээ үйлчлэл хийгээд Паул Барнаб хоёроор дамжуулаад тэнд л Христийнхэн гэж дуудсан те. Тэр бүгдийг бичсэн байсан. Тэгээ дээрээс нь бас өргөжлүүлээд Паулийн илгээлт, Паулийн цагтлууд тэр болгоныг бас ойлгомжтойгоор газрын зурагтайгаар Паул техникийн аянд эндээс гараад энэ хүрээд энэ харлаас энд хүрээд ингэж явсан. Гэдгийг газрын зурагтаар ингээд тайлбарлаад тэгээ Паул яг юуны талаар ямар хүмүүс тандж үйлчилсэн гэдэг бичээд тэгээд ингээд хоёр дахь хаяа ингээд дахиад тустаа аяллаа ингээд усан онгоцоор ингэж аялсан ингээд бичсэн. Тэгээ гурав дахь хаяа ингээд илүү Паулийн илгээлтийн хаяныг илүү нарийн тайлбарлаж өгсөн. Тийм санагдсан. Тэгээд хамгийн сүүлд нөгөө бидний хамгийн ойлгомжтой байдаг нэг ном байдаг шүү дээ. Нэлтгэл ном. Нэлтгэл номыг хүртэл зүгээр ойлгох хэрэгтэй. Тэгээ шинэ Иерусалим, шинэ газар тэнгэр энийг зүгээр ойлгох хэрэгтэй гэдгийг илүү энгийн мөртлөө бас нэг гажууршуул руу автах амархан байдаг шүү дээ. Тийм учраас энгийн мөртлөө яг Библи суурьтайгаар эвтэйхэн тайлбарлаад гэд өгсөн байсан. Тэгээд бүх хүнснүүд ирээд эсийн багтах болно, бүр идэлт юу ах болно. Тэгээд Херабод ийм байсан ч юм уу ингээд арай илүү зэгцтэй бас нэг хуучин ишлэл номныг бас нэг хөнгөн өгöd ойлгомжтой тайлбарсан тийм хэсгүүд бол байсан. Тэгээ бас газрын одоо юу гэдэг нөгөө гажуурслуудаа сэргийлдэг зүйлсүүдийг бас жоохон илүү анхааруулаад тэгээд бичсэн. Илүү гүн үзгээ те тэр сүнслэг зүйлсүүдийг тайлбарсан байсан. Тэгээ ер нь бол Библийг тэгдэг шүү дээ те. Эхлэл номын 1-2 дугаар бүлэг, Илчлэл номын хамгийн сүүлийн 2 бүлэг. Энэ хоёрыг ингээд хасах юм бол хасна гэж байгаа байхгүй тий. Хасах юм бол тэр жигтэй авралын түүх. Бурхны авралын түүх. Ямар ч одоо юу гэдэг Эхлэл номын 1-2, Илчлэл номын сүүлийн 2 бүлэг бол ямар ч гэм нүгэлгүй ертөнц гэж байгаа байхгүй. Тэгээд тэр дундх нь бол нөгөө бид нэр гэм нүгэл унсан байгаа шүү дээ. Адам Ява хоёроос бол. Тэгээд тэндээ суулаад
тэр гим нүглээс бурхан яаж аврах гэж оролдож те удирдах явжсэн тэр авралын төв бичигдсэн байгаа гэж зохиогч маань бүр ингээд таслаа тэгээ тайлбарлаад ингээд бүрчлэн онтоолтой харуулсан байсан. Тэгээ нийтэд нь бас Библиэд тийм тэдэн ширхэг илчлэлт байдаг. Иш үзүүлэг байдаг. Тэрнээс 96% нь биелсэн тэгээ ихэнх нь биелсэн. Одоо биелэгдэг байгаа 4% байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр бурхан бол нөгөө Библи бол тийм үнэн бөгөөд тэгээ үнэхээр батлагдсан бурханы жинхэнэ амьд үгэ гэж бичсэн байгаа. Тэр бүгд нь бас их одоо хүмүүст одоо хүрхээр тэгээ илүү ойлгомжтой энгийн хэрнээ Библич бид нар сайн ойлгодог хүмүүст бол айгүй тийм энгийн хэрнээ яаж бид нар хүлээж авах хэрэгтэй вэ? Яаж бурхан биднэрт үнэхээр хайртай байсан учраас аврах гал ингээл нэг яваад байгаа тий. Бурханы хайрыг нэг агапаар хариу нэгдэггүй хайр. Тий. Тэр хайрыг ингээд бурхан харвалаа л ингээл өдөртөө гин нүгэлтэй байсан ч хаяхгүй ингээл явж исэн гэдгийг харуулсан. Мөн дээрээс нь Израилийн нөгөө Израильчууд ингээд бурхан зөвхөн Израильчуудыг сонгоод авсан юм уу? Тэ энэ ингүүд үгүй байгаа. Тэр бол зүгээр үлгэр жишээ. Ийм байвал ийм байд шүү гэдгийг харуулж байгаа нэг үндэстэн. Түүнээс ч бурхан ганцхан Израиль сонгож аваагүй. Бурхан бүх үндэстнийг, бүх хэлтнүүдийг өөртөө дуудсан бурхан байгаа байхгүй. Тэгээ тэр бүгдийг айгүй ингээд илэрхийлээд гаргаж ирсэн. Тэр нь айгүй гой санагдсан. Тэгээ энэ бүгдийг сурангаа би бас нэг чуулганд үйлчлдэг учраас. Тэгээ Сэжон Монгол гэж чуулган гээд ани хотод байгаа тэр чуулган одоо 23 дахь жилдээ Солонгост үйлчилж байгаа чуулган том чуулганы Сэжон гэж чуулганы дотор байдаг монгол цуглаан байхгүй. Тэгээ тэр Сэжон чуулган маань одоо нийтдээ 15,000 итгэгчтэй. Тэр дундаас одоо глобал чуулган гэдэг байнгут 8 гадаа цуглаан байдаг. Хятад, Япон. Тэгээ дээрэс нь одоо Монгол, за тэгээд Вьетнам, Индонез гэдэг гэгчний хай солонгос гэдэг ч юм уу ингээд чуулганууд байдаг. Тэгээд тэр чуулгануудын нэг нь болохоор манайх. Тэгээд тэр чуулган дээрээ одоо монголчууд маань цуглаад ингээд хүндэтгэл мөглөл 7 хоног болгоо өргөж байгаа. Тэгээд 7 хоног болгоо номлол бэлтэнэ гэдэг чинь амаргүй. Тийм шүү дээ. Тийм тэгэл ингээд бэлтээл. За одоо ингээд нэгээд тэгээд сүүлд үед бол ялангуяа нөгөө номоор одоо лекц маягтай номлол явж байгаа миний хувьд. Тэгээд тэр дээрээ ч гэсэндээ энэ номноос ашигладаг байхгүй. Тэгээд энэ номоор явж байгаа юм чи энэ хэсгийг ингээд юу аяа гэд жишээ мишээ хэрэгтэй бол эндээсээ бас тий харна. Гэвч жишээ нэ тэгээ бас Библийн нэг жоохон ойлгомжтой болох зураг хөрггүй байл бас оруулж болохоор эндээс аваад тэгээ номлолт ч ашиглаж байгаа. Мөн дээрээс нь цуглаа маань хүндэтгэл мөрлөргөн нөхөрлөл байгаа тий нөхөрлөлтэй гоё нөхөрлөл нь Монгол хоолундаа гадаад байгаа хүмүүс чинь ер нь Монгол цай Монгол хоолол ивэл гоё нөхөрлөлөд өгдөө тий тэгээл ингээл гоё нөхөрлөл тэгээл дуусаал яадгүй гэхээр Библийн хичээл бид нар хийдэг. Тэгээ Библийн уншингаа энийгээ тэрхтүүл арцсан илүү ойлгомжтой болчихдог. Тэгээ юм учраас чуулган дээрээ ч гэсэн одоо ашиглаа явж байна. Мөн дээрээс нь Солонгост одоо пастор алгч нарын семинар Нэмсакас хон болж жилдээ нэг. Тэгээ тэрэн дээр ч гэсэн сая очиж сургалт хийсэн байгаа. Тэгээ пасторууд маань бас гой ном байна. Өсвөрийнхэнд ашиглал илүү зүгээр юм уу гэж аяг их ярьж илээ. Өсвөрийнхэн чинь ингээд тогтдгоо гин. Барьж итлгээл нэг тоглоом өглөө илүү нэг өөр юм дуртай байгаа гэдэг ингээд сууж зураа гэж байна те. Тэгэнгүүт өсвөрийнхэнд ингээд хамтдаа уншаад стикер наагаад ч юм уу хоорондоо ярилцаад тэгээ бузуур мөр будаад хүүхдүүд бол бүр илүү сонирх юм шүү гэд надад ярьжсэн. Тэгээд тийм байна. Болно штэ. Ямар ч юм. Бүх хүндэл зориулсан ном учраас та бүхэн аваад ашиглаж болно шүү гэдгсэн. Тэгээд одоогоор сая 5 сар сургалтын хийсэн ах. Нээлттэй ингээд Солонгост. Тэгээд яаж хойд бол хүмүүс нэлээд бас одоо хийгээд яадаг болов бүтээлч бас ажил болох юм байна. Тийм болохоор энэ ном бас хэрэгтэй байна гэж хүлээж авч ирсэн. Тэгэхээр нэр бас энэ номоор дамжуулаад сургалт болоод бас Библи хичээл тэгээ бас хойштооч гэсэндээ өсвөрийнхэн хүүхдүүдэд бас зориулаад ашиглаж болохоор тэр хүүхдүүнээс ч гэсэн санал болгоё гэж бодож байгаа. Тэгээ таны яриан дундаас энэ ном маань бас дан ганц текст биш бас зургийн хэлбэрүүд маш их орж ирсэн. Тэгээ энэ нь зүгээр нөгөө зураг копидод авчир тавиагүй. Яг онцгойлж энэ ном зориулж зураач ажилласан байгаа тий. Тэгэхээр та зураачийн талаар бас бидэнд танилцуулаач. За зураач маань болохоор зохиогч маань болохоор Хогийн гэдэг игч байгаа. За тэгээд зураач нь Хоо Солион гэдэг дүү нэг нэг гэр бүл гэсэн. Тэгээд юу яасан одоо зохиогч маань ингээд анхандаа яг Библи хичээл хийхдээ текст дандаа хийцэн. Тэгээд Google-с ч юм уу, энэ нээврээс ч юм уу ингээд зураг татал за энэ ойрцоо энэ яг болж ийн гэл ингээд тавиал одоо хичээл номоо заадаг байсан. Тэгсэн чинь одоо нөгөө цохогч ирэх хөндөгдөж эхэлсэн байгаа. Тэгээд нөгөө татаж авч ашиглаж байсан зургнууд нь хоорондоо нийцэл амар муу байсан.
Хойд энд тэндээс татаад авчирсан. Зарим нь өгөхгүй, зарим нь өгөхгүй. Тэгснээл нэг нь анимашн маягтай, нэг нь шал уран зураг шиг юм ингэдсэн. Тэгээ тэр үед яасан бэ гэхээр гэрэгтэй ярилцаад тэр үед энэ Хо Солён гэдэг энэ нэг чинь одоо юу ач гсэн баг. Би тэгвэл зургийн зурья. Гэхдээ би мэрэгжлийн хүн биш. Гэхдээ би багасаа тий итгэгч. Би одоо Бурхны үгийг бол тодорхой хэмжээ судалсан. Тийм учраас туслая, гэр бүлээрээ туслая гэд. Тэгээд нийтдээ 300 гаруй байна уу зургийг нь бүгдийг нь өөрөө тэгээ нэг бүрчлэн зураад тэгээд одоо энэ нүүрэн дээр ч гэсэндээ энэ зурсан зургуудыг тэр хүн зурсан гэсэн. Бүгдийг нь одоо төсөөлж бодоод тий Библи дээр ингээд байдаг зургуудыг өөрөө зураад тэгээд ингээ оруулж өгсөн байгаа. Тэгээд энэ ч гэсэндээ харах юм бол маш бүтээлч тэгээ ном болсон. Адны ямар нэг юм байгаагүй зинхэн өөрсдөө гэж бүтээсэн юм ном байгаа. Тэгээ энэ хөө зураач маань ч гэсэндээ одоо гадаадд амьдардаг Канадад. Тийм тэгээд цагаач иргэдэд зориулсан сургалт явуулдаг. Цагаач иргэдийн хүүхдүүд бас сургалт явуулдаг ийм хүн байгаа. Тэгээд ер нь бол гадаадд амьдардаг хүмүүсийн тэр хүнд хэцүү юу байдлыг аягуулсаа ойлгодог. Тэгээд хичнээн солонгостой гоё амьдарч исэн ч гэсэндээ гадагшаа гарвал яг л адилхан л нэг цагаач болол цагаач буюу одоо нэг гадны хүн болол амьдардаг. Тэр зүйлсүүдийг бас сайн мэддэг ийм хүмүүс одоо байсан байна. Тэгээ гоё сэтгэл гаргаад зураад тэгээд ингэ нэгдээд хамтарч ажилласан бас бүтээлч гэр бүл гэдгийг бас харуулж байгаа юм шиг санагдсан надад. Тэр ном бол өдөр тутмын нөгөө ширээний ном гэдэг шиг хүмүүстэй маш ойрхон байж байнга нөгөө нэг эргүүлж тойруулж харж судалж тэгхээр ном байна те. Тэгэхээр таны хувьд яг үзэж байгаа хүмүүст тийм зөвлөх номоосоо сурсан зөвлөмж маягийн ч юм уу тиймэрхүү зүйлсүүд байгаа юу? Энэ номнаас яг ийм зүйлийг би сурсан гэдэг хүмүүст мэдээж чинь маш олон зүйлс Библийг ингээд тэр чигтэн эсвэл учраас маш олон зүйлс агуулгууд байгаа. Тэгээд энд ч бас магадгүй та жишээ гаргаж ирээд үзэж байгаа сонсож байгаа хүмүүст зөвлөгөө өөрийнхөө зүгээс сурсан зүйлсээс хуваалцвал. За би тэгээд нөгөө чуулган ахалж байгаа ахлагч учраас ингээд өдөр болгон Библи уншиж шаардлага гардаг. Тэгэл ангууд ялангуяа нөгөө өглөө чимээгүй цаг хийж байгаа шүү дээ. Тэ чимээгүй цаг гаргаад ингээд тавиад өг мөг гаргадаг. Тэнгүүд ингээд надад амар төвхтэй санагддаг байхгүй. Гэрийн даалгавар хийж байгаа юм шиг санагдал тэ. За ахлагч юм чинь гээл ингээд тийм үү хийгээл Библи уншаал тэгэл тэрийг ингээд текстэл оруулаад хамт ингээд хуваалцаад чимээгүй цаг хийж идэг гэсэн. Гэрийн даалгавар хийж байгаа зүгээр л нэг тэрийг ингээд хийчихвэл болоо гэсэн тийм сэтгэл гэтэй болсон тэ. Тийм байсан. Тэгээд энэ номыг очлоо явьжсэн ч тэ чи ингээд нэг тооцоо хийж байгаа шиг Библи битээ уншаад гэсэн байхгүй. Тэ нэг нэг гэрийн даалгавар хийж байгаа нэг муу сурд хөвгттэй нэг яах вэ гэл нэг туртаа дургүй ингээд нэг хийх ёстой юм чинь гэдэг ч юм тэ. Тиймэрхүү байдлаар ингээд хийгээд тавьж байгаа чинь бурхан тааламжгүй. Харин чи үнийг ингээд бурханы амьд үг надад яг ингээд хандаад хэлж байгаа үг гэдэг утгаар хүлээж аваад тэгээд үнэхээр бурхан талархалтайгаар заяа унш. Тэгээд тэр үг амьд бөгөөд хоёр даадаа иртэй ямар ч хэлтнээс хурц бөгөөд нугас ч юм уу бүгдийг нэвтрлэн орох чадвартай тий бурханы амьд үг чамайг ингээд гайхалтай зүйл рүү хөтөлдөг учраас чи түүнийг талархалтайгаар унш. Чи түүнднийх ингээд төгтөө гэрийн талбараа хийгээл амар ядраал тий ингээд нэг хийх ёстой юм хийж байгаа юм шиг тэгж битээ унш гэдэг тийм зөвлөгөөс ах. Тэрийг уншичаал би би яг л намайг хэцсэн юм шүү дээ тий. Гэрийн даалгавар хийх ингээд юу ч хийсэн шүү дээ гэж бодоод. Тэгээ тэрнээс хойш бол яг ингээ бурхны үгийг уншаад бурхны үгийг илүү нэгт тавьж сурсан. Түүнээс өглөөс ирээл одоо юу гэдэг чи утсаа хараад фэйсбુક гоогаал хүмүүст хариу өгөөл те. Эсвэл яа дээ ингээл идэж жоох мэргүүлээч ч ингээд ингэдэг байсан. Тэнгүүд энэ номыг ингээ тэгж уншснаас хойш тэхээ байлцсан. Өглөө яг ингээ сэрэл яг л Библи уншина. Чим өөрөө тийм салхи бат өсөж байгаа байхгүй номоор дамжуулаад. Тэгээд хүмүүс над руу хичнээн залгаад яриад ингэ яатсан гэсэн чи Библи уншаад чимээгүй цагаа хийгээд бурхантай уулзсныхаа дараа хүмүүст хариулт өгдөг. Тэгээ нөгөө яралтай аюу байсан ч гэсэн хариуг нь бичдэг ч юм уу яадаг ч юм уу тиймэрхүү. Тэгээд бас өөрийгөө бас те нэг уйдаж өгөх юм уу дараа нь болдог ч юм уу те. Иймэрхүүнүүдээ хойш нь тавьж нэгт бурхныг тавьсарсан. Өдөр болгоо рема өдөр болгоны үгийг бурхан надад өгнө гэд баяр хүртэгээр босоод үгээ уншаад энэ зүйлийг би аюу сайн сурч авсан. Урд нь бол бурхан нэгт биш. Бурхан баг 2 тоо юм уу 3 тоо юм уу тэгж өндөрдөг гэсэн байгаа байхгүй. Одоо бол яг л өглөө босоод бурхан нэгт. Тийм. Бурхны үг нэгт. Тэгж амьдарч сурсан бас энэ номоос сурсан зүйл бяцхан зүйл. Тийм. Маш олон зүйлсүүд. Тийм. Тэрнээс гадна өөр зөндөө олон зүйлсүүд бас байгаа энэ төр. За тэгвэл ер нь бол дээр яриад дуусгах тийш хандж байна. Тэгээ та бас номынхаа талаар хуваалцмаар байсан зүйл байвал өөр яригдаагүй энийг ярьчихсан гэж бодож исэн зүйл байвал тэрийг хаваалцаад бас энэ номыг магадгүй бас сонсоод авмаар байгаа хүмүүс иж магадгүй. Тэгвэл хаанаас авах боломжтой вэ? Хаана худалдаалагдаж байгаа вэ?
яг энэ номыг олон хүмүүс маш хөш хөдөлмөрөөр зориулж иж бүтээсэн. Одоо би болсон ном байгаа. Тэгээд яагаад гэвэл энэ ном маш олон утастай. Тэ нийтдээ үндсэн ном болоод туслах номтойгоо нийлэх юм бол яаж яах гэхээр одоо 360 400 гаруй тий утастай. Тэгээд зураг хөрхтэй юм ном байгаа. 3 хэсэг байгаа шүү дээ. Тий 3 хэсэгтэй ингээд байгаа. Тэгэхээр маш их хөдөлмөр шингэж орсон. Тэгээд Солонгост бол нөгөө номын дизайнер гэдэг хүмүүс айгу чухал байдаг. Бас ийм зураг хөрхтэй ном дизайн гаргахад тэгээд Солонгос номтой ойролцоо гаргахыг хичээж дизайнер маань ажилласан байгаа. Тэгээд өмнөх номын маань дизайнер хүнд би санал тавиад тэгээд монгол хэл мэдэхгүй учраас Солонгос дизайнерүүд гадаад ном ер нь бол үлээж авдаггүй. Тэгээ харин өмнө туршлагатай учраас үлээж авсан. За тэгээ энэ ном маань болохоор ганцхан монгол хэл дээр орчуулагдаагүй. Одоо хамгийн мэдээж их ном нь бол Солонгос хэл дээр. Тэгээд англи, тэгээд хятад, тэгээд индонез, тэгээд монгол хэл дээр ингээд орчуулж байгаа ном байгаа. Тэгээд индонезид саяхан сургалт нь явагдаад бас нээлт хийгээд өнгөрсөн байгаа. Тэгэхээр маш олон хэл дээр орчуулагдаж олон газар бас ашиглагдаж байгаа тийм ном байгаа. За тэгээд бас номын хувьд бол одоо дизайнер тэгээд дээрэс нь одоо хянагч бас тэгээ олон дахин хянаж оролцсон байгаа. Тэгээд одоо бас хажуудлаас бас редактор ч юм уу, номын редактор ч юм уу, гэгчний олон зүйлсүүд хүмүүс бол нэлээдгүй хүч хөдөлмөрөөр зарцуулж, оруулж хааны агуул дээр нэг дээр хамтарч ажилласан ном гэж одоо хэлж болохоор байгаа. Тэгээ дандаа итгэвч хүмүүс. Тэгээ айгуу гоё зүрх сэтгэлээ гаргаад нэг амар яваагүй бүтсэн. Тэгээ Солонгостоос ийм зураг хөрхтэй ном хэлүүлнэ гэдэг бол бас үнийн хувьд өндөр байдаг. Тэгэхээр одоо хэвлэлтийн чанарын хувьд бол Солонгос маш сайн хэвлэдэг. Тэгээ цаасны хувьд ч гэсэндээ сонголт Монголд нь маш сайн байдаг учраас Солонгос тавилуулсан. Тэгээ нийтдээ бол энгийн одоо яг л энэ хэвлэлтийнх нь үнэлэхэд 60,000 воны үнэтэй байгаа. Тэгээ гисэн хэдий ч гэсэндээ бас зохиогч маань одоо энэ номоо гаргахын тулд одоо бас залбирч ийсэн. Одоо энэ номыг гаргамаар байна. Бурхан хангаж өгөөч та яавэрэ гэдэг шүү дээ. Хангагч бурхан гэдэг залбирч ийсэн. Тэр үед 5 талах 2 цагс гэдэг нэг имлэг Солонгосын байгууллагаас одоо энэ номыг хэвлэж гаргахад тусалж дэмжиж ихний хэвлэлтүүдийг дэмжиж гаргасан байгаа. Тийм учраас одоо аль болох хөнгөн хамтхан одоо хүмүүст итгэвчлийн анхан төстэй хүрэхийг зорж байгаа. Тийм учраас 60,000 вонны номыг одоо Монголд даалгахтаа Солонгост болохоор нийтээр ингээ сетээр 20,000 воноор бүр хамтруулаад зарж байгаа. Тэгээ харин Монголд болохоор 33,000 төгрөгөөр 3 сетийг 33,000 төгрөгөөр одоо амьд үг цуглааны тэгээ амьд үг номын талтаагаар дамжуулаад одоо худалдаж авах боломжтой байгаа. Тэгээ маш сөөн тоогоор ирсэн. Гэтэ та бүхэн сонирхоод үзээрэй. Тэгээ боломжтой бол бид бүхэн бас Солонгосоос явуулж өгөхийг одоо зорих болно гэж хэлмээр байна. Таны өөр ярих зүйлс байсан уу? Байл яриад тэгээ хавлаар дуусгая. Бурхан айгүйх талархаж байгаа зүйл байгаа. Тэгээ тэрний үгээр дэлхийн олон зүйлсүүдэд ингээл одоо ялангуяа Солонгос төчнгууд чинь мөнгө тий гэдэг зүйл амар чухал байдаг. Тийм учраас ажил хийгээл ингээл илүү ингээл тий энд мөнгө хураах ч юм уу янз бүрийн амьдрал усгыг зорж. Гэхдээ бурхан надад яг энэ зохиогчтой адилхан бурханы алдрын төлөө зориулах юм цаг хугацаа өгсөн. Учраас бурханд амар их талархаж байгаа. Хамгийн гол нь бурханд ашиглагдана гэдэг чинь айгүй гоё зүйл амар үнцэнтэй. Тэгээ дээрэс нь бурханд одоо ашиглагдаад бурханы алдрын төлөө намаа орчуулад бусдад заагаад тэр хүмүүс өөрчлөгдөж байгааг харах юм бол тэр дэлхийн тэр хэдэн зуун мянган вон тэ дэлхийн тэр хэдэн амар тийм лаг алдар нэрээс илүүтэйг нөгөө бурхан дотор хүмүүсийг өөрчилж байгаа тэр зүйлсүүд бол юу тайж зүрхлгүй амар үнэтэй зүйл. Одоо зохиогч тэгж хэлсэн биж бас тэгж хэлмээр. Тэгээ тэр бүхнийг хараад одоо их талархаж байгаа. Тэгээд ойдчгийн бурхан намайг юм номны орчуулга бас чуулгануудын үйлчлэл холбоо тэгээ бас чуулган гэдэг олон талбарт бас ашиглаж байгаа талархмаар байна. Тэгээд бас гарсан зүйлсүүд ингээд ашиглагдаад энэ зүйлсүүдээс бас үр жимс гарч байгааг хараад би бас маш их талархдаг. Тийм болохоор хамгийн сүүлд эзэн бурхандаа л талархъя гэж хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд гайхалтай номныхаа талаар бидэнтэй бас хуваалцаад манай Мирагийн номын 50 гэсэн энэ номын хэрэгсдэлд суурилсан номын товчлол ярьдаг энэ подкастт бас цаг зав зориулаад ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ Мирагийн номын 50 подкастын маань
хамгийн сүүлийн эхний сизны 1-р сизний хамгийн сүүлийн дугаар маань та бүхэнд хүрч дууслаа. Тэгээд хамт байж бас эдгээр зүйлсүүдээс маш олон ивэл евролыг авч хэрэгжүүлэлтийг бас авч байгаа болоо гэж итгэж байна. Тэгээд үргэлжлүүлээд дараагийн цоошин сизнараа уулзцгаая. Тэгээд түр баяртай. Зарим номыг амталж, заримыг нь залгиж, заримыг нь зажилж, шингээж авах хэрэгтэй. Фрэнсис Бэйкон. Итгэл үйлчлэлийн Мирагийн номын 50.